намхан, тарган, тэгээд хар тэгсний өөрийгөө тогтоо. Тарган галуу шиг үйжиж. Тэр 5 залуутай нэг орон дээр нэг өглөө сэрж ин гэж боддоо. Одоо жишээ нь манайхан өөрсдийгөө намхан, цараймуутай голоод байдаг байхгүй. Одоо жишээ нь би саяхан тэр нэг аимшигын 5 юмыг олж харлаа ш. 5 залуу. Бурхан игнүүлэл зогслоо. Дундаас нь авах царайлаг хүн нэгч байхгүй. Бүр гайтай цараймуутай. Тэр 5 цараймуутай дундаас хамгийн бүр амар царайтай заяа өөрийгөө тогтоо. Намхан, тарган. Тэгээд хар тэгсний өөрийгөө тогтоо. Инхийн цагаан тагтаатай өөрийгөө зүүрлээд тийм нэр өгсөн байж шээ. Тарган галуу шиг үйжиж. Хүн өнөөдөр тэгж өөрийгөө голохгүй инхийн цагаан тагтаатай өөрийгөө зүүрлээд тогтоо гэд нэрлэлсэн байж хад залуучууд маань ягаад өөрийгөө голоод байна? Яаж Монголын урлаг тийм амар бүр царай муутай 5 залуу тийм өндөр карьертэй яваад би гайхаж. Солонгост очиод кино хийсэн байж байгаа. Дунд нь нэг зэрлэг гахаа өөрийгөө тогтоо. Савааж байгаа. Юм киногийн үзэл савах мэтэл царайг нь хараад савлаа. Одоо жижиг цогтоо гэтэнгүүт жижигийг аха амар сонио. Тэр 5 залуутай нэг орон дээр нэг өглөө сэрж ин гэж боддоо. Амар уу. Би соёлын яамд өргөдөл гаргая гэж бодож байгаа. Тийм амар царай муутай 5 залуу очиод тэр Солонгосын том зах зээлд бид нар бол Монголын суперстар хэлж байгаа. Манай Монгол залуучуудыг ташраар нь тийм 5 таргал шиг юм байна гэдээ ойлгоно ш. Хэлийн хориг тавих хэрэгтэй. Өнөөдөр Солонгосын тэр том одуудыг худалдаж аваад кинонд оруулсан байгаа юм чинь ирээдүйд хаашаач явчих юм бэл. 3 сарын 6-нд энэ да хаус гэдэг 3 кино театруудаар нээ. Тэгээ бүр болоогүй. За юу нөгөө Солонгосын гайхалтай том одуудыг нээлтэн дээр авчин гэж. Би өнөөдөр өөртөө итгэлийн талаар ярьж байгаа. Тийм амар 5 залуу өнөөдөр Солонгосын зах зээлд очиод кино хийгээд ингээд будаа болгож ш. Үлгэр дуурайлаа л да ядаж тэр 5 цагаатай залуугаас болж ш. Үн чадж ш. Би ийм мотивац одоо залуучуудаа өгмөр байна. Өөрийгөө битгий гол мөнгөгүй, төгрөггүй, одоо юу гэдгийг царай муутай, намхан, хар, турхай, тарган одоо юу гэдгийг солир долорч хамаагүй зүгээр хичээх хэрэгтэй.